За бүгдээрээ дараагийн хичээлд анхаарлаа хандуулаарай. За та бүхэн маань багш нь бол дөрмийн хичээлүүдээ нэг дор өгөөд явна. Та бүхэн маань өөрсдийнхөө нөөц бололцоондоо тохируулан өдөрт нь давтаад яваарай. Дөрмийн хичээл маань 3 сарын 1 хүртэл байршина. Тэгэхээр дэвтэрдээ буулгаж авах давтах хугацаагаа та бүхэн маань өөрсдөө сонгороо. Багш нь 20 видео лайв хичээл оруулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. За дэлгэцээр ширлээ. За сая өнгөрсөн хичээлээрээ бид бүхэн генетик символаар буюу харилцааны ялгалын хастаны талаар үзсэн. Энэ дээр маскулинимын амьтай зүйлийг бол орхигдуулсан байсан. За багш нь тэрийгэ давтаж эхлэх гээд байна. Тэгэхээр энэ дээр паматоидес гэсэн тогтоогороо гэсэн энэ хэсэгт нь анхаарлаа хандуулахаар генетик символаар одоо маскулинимын амьтай има гэсэн байгаа. Генетик символаар нь аккузатив символаартайгаа тэнцүү гэсэн байгаа даахгүй. Тэгэхээр энийг та бүхэн манд одоо бичиж авах гэсэн. За аккузатив символаартайгаа тэнцүү. Тэгэхээр бид бүхэн өмнө хичээлээр аккузатив символаарын видео хичээлийг та бүхэндээ оруулсан. Энэ дээр яг багш нь давтан та бүхэнд харуулъя. За аккузатив символаарын хичээл харагдчихээн дэлгэцэн дөө. Лайв маань шууд гацхгүй явж байгаа боллоо. За шууд явж байгаа гэж найдаа багш нь үргэлжлүүллээ. За тэгэхээр энэ дээр има маскулин амьтай студент гэдэг үг гэж байна. Тэгэхээр генетив дээр мөн ижилхэн одоо аккузатив символаартайгаа ижилхэн А төсөлтөй болно гэж ойлгох гэсэн. Тэгэхээр энэ дээр студент маань генетив дээр мөн А. За може гэсэн төсөлтэй маскулин маань мөн ижилхэн төсөлтэй болж байна. Яаж ин харагдаж байна. За дэлгэц маань харагдахгүй байгаа юм шиг багш нь дахиад өгөхнээс зэлээ та бүхэнд хүлээж авах. За тэгэхээр за саяны дахиад буцыг багш нь дахиад давтъя. За бид бүхэн сая генетив символаар дээр маскулин амьтаг орхигдуулсан багш нь хэлье гэсэн байгаа. За маскулинын амьтай генетивийн нэр үс болон заахын ялгалт аккузатив символаарын маскулин амьтай хоёр хоорондоо тэнцүү гэсэн байна гэдгийг та бүхэнд би намнаас л харуулж байна. Тэгэхээр бид бүхэн видео хичээлээрээ заахын ялгалын ганц тооны хичээлийг оруулсан. Гэвч энэ дээр дахин давтлага болгон та бүхэнд хуудсыг харуулъя. За аккузатив символаар. За энэний маскулинын амьтай хэсэгт бүдэр очие. Тэгэхээр маскулинын амьтай студент гэдэг үг маань заахын ялгал генетив хоёр дээр за заахын ялгал буюу аккузатив, харьцуулахын ялгал буюу генетив хоёр дээр ижилхэн байна гэж ойлгоно. Дэвтэртэй болгож авна. Студент гэдэг маань студента, мууж гэдэг маань мууж болж байна. За тэгвэл позороидик гэсэн байна тийм үү? За татинек гэдэг үг маань татинка, отец гэдэг үг маань отце, хавел гэдэг үг маань хавла болж байна гэдэг хүмүүс заахын ялгалын хичээлээр үзсэн. Тэгэхээр эндээс та бүхэн маань за генетивийн харилцааны ялгалын ганц тоо маань аккузативийн одоо заахын ялгалын ганц тоо ижилхэн гэдгийг ойлгоод дасгал ажиллана гэсэн. Тэгэхээр энэ дээр багш нь 92 дугаар хуудасны
та бүхэнд хэлэх гэж байгаад үлдээсэн 1 2 дугаар дасгалыг зургийн хэлбэрээр оруулаад өгнө. За птаце асуух гэсэн үг маань ардаа генитив шаарддаг байна. За тэгэхээр энэ дээр за птаце мехо студента болно гэсэн үг. Одоо энэ юунууд нь бол ижилхэн хിവэрэ байж байна. Тэмдэг нэр болон хамгаалалт нүгнүүд маань ижилхэн яг энэ генитив дээр байгаа. Энтэйг ижилхэн гэсэн үг. Чискехо, мехо гэдэг. Зөвхөн нэр үг нь заахын тэлхэлтэй ижилхэн гэж ойлгоно. Студента. За тэгэхээр энэ дээр птамсе чиске решедительки птамсе за две лекторки птамсе еихо пришителе гэх мэтчлэн та бүхэн маань дасгал ажиллана гэсэн. 20 дугаар дасгал дээр мөн ижилхэн багш нь зургал хэлбэр оруулаад өгөх та бүхэн ажиллаарай. Боимсе айх гэдэг. Уг нь бол анхны хэлбэр нь баацэ айх гэдэг үг байгаа. Хуурхаараа боимсе, боишсе, боисе гэж хуурдаг. Айж байна. Энэ маань ардаа генитив шаарддаг бичээд аваараа та бүхэн. Тэгэхээр мөн л одоо энэ дээр бол фемин номын үгнүүд нь явж байна. Шина за холилдсон явж байгаа юм байна. Ерөнхийдөө бүгднгийн генитив дээр хувирган гэсэн үг. За доор нь бол хамаатал төлөвний үг болон тэмдэгнэрүүд нь явж байна. За тэгэхээр та бүхэн эдгээрийг өөртөө хараад хийчих боломжтой учраас багш нь энэ дээр тавтан уншихгүйгээр дараагийн дөрвийн хичээл рүү орцгоё. За яг энэ лайвын сэдэв болвол номинатив болон хадгалагдсан шүү. Лайв нь бол байнга хадгалагдаад явна. Багш нь ерөөхдөө та бүхнийг бас нөхөд үзэх боломжтойгоор хичээлүүдэд зааж байгаа болохоор хадгалагдаад явна. За үндсэн хичээл маань номинатив болон аккузатив плурал буюу олон тоо нэрлэгийн ялгаллан захын ялгалын олон тооны хичээл. Им и буюу амьгүй. За феминум, неотум мэн хувьд бүдэр үздэг. За багш нэг юм тайлбарлая. За амьтай амьгүй, за тэгэл эрс хүүс гэл ингээд маш олон юм яриад байгаа болохоор зарим нэг хүмүүсүүд нь толгойн нэрвэж магадгүй ер нь багш нь гэсэн ахчихээ заалгаж байхдаа энэ дээр бол нилээдгүй төөрөлдөг байсан. Энэ тийм амар биш. Тийм болохоор багш нь аль болох 60 видео дээр хэрэг баргийн нэг олон дүрэн болол тайлбарлахыг хүсээгүй. Ерөнхий сонсох дуудлагатай нь үгийн сантай нь бол ажиллаад яасан. Гэвч бас дөрмийг дурдахгүй болоос ингээд хараахан боломжгүй болоод учраас дөрмийг болол яг одоо ингээд хамгийн боломжит хэлбэрээр ингээд шууд лайв хэлбэрээр хүрхэн зүг юм байна хүрэж юм. Энд дээр та бүхэн маань аль болох сайн ойлгох хичээгээрээ мэдээж бүгднийг нь бол нэг дормол ойлгочдгоо бүгдийн дэвтэрдээ бичиж аваад л тэмдэглээд л яваад байгаа. Тэгээд хэрэглээнд оруулаад өөртөө ажиллаад ингээд яваад ирэхийн цагт ингээд багаагаар ер нь бол ойлгогдно. Тэгэхээр та бүхэн маань битгий хашраараа, битгий цухтаараа, битгий имээгээрээ багштайгаа хамт байгаад аль болох л одоо боломжоор тавтаад явж байхад энэ бол явцын донд бол боломжтой болоод ирнэ. За хичээлдээ орцгоё. За энэ дээр маскулинын амьгүй болон феминумын төлөөний үгнүүд хоёрын тоо. Олонтой болоод ирэхээр за плурал гэдэг нь олонтой болж байгаа. Олонтой болоод ирэхээр нөгөө нэгийн тоо орж ирэхгүйгээр хоёрын тоо ороод ирж байна тийм үү? Хоёрын тоо ороод ирж байна. За тэгээд энэ хамгаалах төлөөний үгнүүд нь за тэмдэг нэр нь орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр тэн та гэдэг энэ гэсэн үг маань олон тоон дээр хэвтэй и болж байна. Ти болж байна гэсэн үг. Өдөрөө дасгал ажил хийгээд явахаар бас ойлгомжтой болоод явна. За маскулин дээр хоёрын тоон два гэдэг а төсөлтэй байдаг. Феминин дээр хоёрын тоон две гэдэг хаачгтай төсөлтэй байдаг. За тэгэхээр эдгээр маань олон тоон дээр бол два две хэвээр гэж. За тэгвэл миний чиний гэсэн хамаатуулах төлөөний үнүүд бол бас байнга хувраад явж байгаа. Тэгэхээр энэ маань урт за моё хэвээрээ байна. Две урт твое хэвээрээ байж байна. Ехо еи хэвээрээ байна. За нааше гэсэн энэ маскулин болон феминин үнүүд бол хэвээрээ байж байна. Тэгэхээр бичээд авах гэсэн. Дөрмийн дэвтрээ ерөнхийдөө маш сайхан бичээд авчих хэрэгтэй.
Багшаа хичээлдээ амжиж бүгднийг сурч амжихгүй ч байгаа гэсэн багшаа зааж байгаа энэ зүйлүүдийг та бүхэн маань дэвтэртээ бичээд авсан байгаа цагт ямар ч тохиолдолд хааж тэр дэвтрээ эргүүлж хараад л одоо ашигладаг байгаасаа л гэж багш нь хүсэе да. За чиска гэсэн тэмдэгнэрүүд маань чиске урт ий төсөл тайлж байна. Модерни хэвээр байж байна. За тэгвэл неодромын та гэсэн энэ гэсэн төлөөний үг маань олон таан дээр та болж байна. Та. За две гэсэн неодромын хоёрын таа маань хэвээр. За неодром дээр миний гэдэг үг маань мэ. За чиний гэдэг маань твэ, ехо, наше, ваше, еих гэсэн хамаа төлөвлөлтийн үгнүүд маань олон тоон дээр ма, тва, ехо, еи, наше, ваше, еих болж байна. За тэгвэл неодромын ганц тоон дээр анхны хэлбэр дээр чиске гэдэг урт ий төсөлтэй бидгийг бид бүхэн мэднэ. За тэгвэл олон тоон дээр чиска болж байна. За модерны манаас хэвээр тэр та бүхэн өдрөө сайхан бичээд аваарай. За нэр үүрэг орцгоё. Субстантива нэр үг. Ми буюу маскулин амьгүй үгнүүд дээр анхаарлаа хандуулцгаая. Сшит буюу дэвтэр гэдэг үг маань хивтэй и төсвөлтэй сшити. За покой гэдэг үг маань покой төсвөлтэй байж гин олон тоон. За шина эмэгтэй хүн маань бас хивтэй и байна. За шийдлээ манаас хивээрээ төсвөлтэй хивээрээ скршине маань бас хажигтай хивээрээ бид бүхний генетик дээр үүсэлтэй ижилхэн байж байна. Тэгэхээр бүхэн маань харьцуулалт хийгээд харах юм бол аль хүүсн паадууд одоо энэ олон пад гэж яриад байгаа тийм үү? Ти ялгалуудаа бид бүхэн пад гэж яриад байгаа. Тэгэхээр аль пад дээр аль хүүсний өгнүүд төсвөлүүд нь ижилхэн байгаад байгаа гэдгийг одоо та бүхэн маань өөрсдөө сайхан өөртөө осор харга байлдаа тохируулаад бичээ тэмдэглээд авна гэсэн үг ээ. За клей хивээрээ. За мистос гэдэг маань мистос тэгээд хивээрээ байж байна. За тэгвэл неодромын а төсвөлтэй үг маань олон тоон дээр а төсвөлтэй байж байна. За энэ олон тоо маань бид дахин сануулхад номинатив, аккузатив, плурал нэрлэгийн тий ялгалан болон заахын тий ялгалын олонтоо. Хоёр тий ялгалын олонтоо яваад байгаа шүү. За мнеста. За морже төсвөл нь бас хിവэр ээж. Намнисти энэ бол хിവэрэ байж байна. За помодойтес их хэсэг дээр дитя гэдэг үг маань неодром үг байдаг. Хүүхэд гэдэг үг багхгүй юу? За хүүхэд неодром. За тэгэнгүүтээ олон тоон дээр хүүхдүүд гэд хуурхаараа фемин ном юу болоод дети гэд анзаараарай. Зөөлөн е төгсгөл нь зөөлөн и болж байна. Энд дээр бол урт талын дэгийн артах ихшиг нь бол урт и тэгээ төгсгөл нь зөөлөн е байсан бол энэ дээр за дэгийн артах ихшиг нь е болоод төгсгөл нь зөөлөн е болсон ба. Энэс та бүхэн сайхан тэмдэглээд цээжлээд аваарай. За энэтэй холбогдуулаад багш нь хэд дасгал ажлыг өгье. За номинатив, аккузатив, плуралыг үрийн болгох дасгал ажилд анхаарлаа хандуулцгаая. За тэгэхээр нэгдүгээр дасгал дээр data substantivados pranih forem plural за олон тоон дээр нэр үгсүүдийг бүгдлүүрээ гэсэн байна. Лекарния гэхээр эв гэдэг маань дотор гэсэн огтор үг явж байна. Лекарния. За сүний дэлгүүр. За купую гэхээр худалдаж авч байна тий. Худалдан авдаг гэсэн ава төгсгөлтэй үйл үг маань яа дээр хөрсөн байна, би дээр хөрсөн байна. Тэгвэл хитяла бих гэдэг маань тэгмээр байна, ингмээр байна гэсэн утгыг илэрхийлдэг. Хитяла бих. За эмэгтэй хүн байх мал хитяла бих, эрэгтэй байх мал хитял бих. За хоёр чинь тэгмээр байна гэсэн. За тэгвэл энэ дээр нөгөө хоёрын таа маань орж чинь 3 4 маань хിവэрэ байгаа. Тэр шигээд хിവэрэ байж байна. За эслэ хаачкагаад а төсвөлтэй үг маань ямар болдог билээ гэдгээ хуургана. За вэзи өндөг гэдэг неодром юу байгаа. Лека а төсвөлтэй байна. Йогурт тарг гэдэг маскулин юм гэж байна. Масло неодромын одоо масл хിവэрэ сир слаг хിവэрэж байна. Эдгээрийг та бүхэн саяны үтсэн хичээлээ хараад холбонд
доотлол дээр нь Praski буюу одоо Прагийн гэсэн үг. Прагийн гэсэн тэмдэг нэр байна. За энэ тэмдэг нэрээ бас олон тоон дээр хэрхэн хувирж байгаа хичээлийн хараад хийн гэсэн үг. За Черствий, Платочны, Воцны, Мали, Тавани гэсэн тэмдэг нэрүүдээ энэ тоонотойгоо хувиргаад холбоо үүсгэнэ гэсэн байна. За ерөнхийдөө ингээд нуршаад байхгүйгээр ерөнхийд нь тавчхан дуртаад явъя гэж бодлоо. Хит их нуршихгүйгээр өнөөдрийн хичээлийг ингээд дуусгая. Гэрийн даалгаварт өгөх хичээлээ 6 хэлбэрээр өгч та бүхэн ойлгоод хийчих боломжтой. Ингээд энэ удаагийн олон тооны лавья дуусгаад дараагийн хичээлдээ орцгоё. Анхаарал хандуулсанд баярлалаа.